иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэсэн энэ үйл ажиллагааг жил бүрийн 5 дугаар сарын 1-нд зохион байгуулагддаг хуульчийн пробоно өдөрлөгт аймаг, нийслэл, Тээвэр дүүргийн прокурорын газрын 100 гаруй прокурор оролцож иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч гомдол хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа. Өдөрлөгийн үеэр прокурорууд иргэдтэй уулзаж сонирхсан асуултад хариулж мэдээлэл өгөхийн зэрэгцээ прокурорын байгууллагад санал хүсэлт гомдол гаргаж шийдвэрлүүлэх хууль эрх зүйн зохицуултын талаар болон прокурорын хяналтын үйл ажиллагаа чиг үүргийн талаар танилцуулсан байна. За хуульчдын холбооноос зохион байгуулдаг пробоно өдөрлөгт прокурорын байгууллагаас оролцож иргэдэд дүн төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Иргэд олон нийтийн зүгээс прокурорын байгууллагыг эрүүг эрэг хэн шийдвэрлэх тухай хууль заасны дагуу хяналт тавьж ажилладаг гэдгээр төлөвлөгөө мэддэг. За мөн түүнчлэн прокурорын байгууллага нь төрнийхтэй ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажил арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байгаа. За тухайлбал байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөөлөх, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, за мөн түүнчлэн эрүүг эргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөлөх зэрэг чиглэлээр бас ажиллагаа явуулдаг байгаа. Иргэдээс авж байгаа мэдээллүүд бол маш их олон одоо гомдол мэдээлэл гаргаад за энэ зарим гомдол мэдээлэл нь ерөнхийдөө бол мухардсан тийм одоо хаана хинт хандах вэ гэдгээ мэдхээ болчихсон ийм хүмүүс бол ихэвчлэн хандж байна. Тэгээд дээрх хүмүүст бол ерөнхийдөө та нар одоо ийм гарц гаргалгаа байгаа, ийм одоо боломж чинь бол ингээд дуусаагүй байгаа гэдэг ийм зөвлөгөөнүүд бол өгөөд ингээд явж байгаа. Хүмүүс л одоо ерөөсөө цагдаагийн байгууллага ингээ хандаагүй шүү дээ тий. Ер нь надад нэг ийм тохиолдсон шүү дээ гэдэг зөвөр та эдтэй таарсан учраас ингээд асуучий гэд хүрээд ирж байгаа байхгүй. Тэнгуү та одоо ингээд хохирч болохгүй таны ингээд гомдлож бүртгэж авлаа. Холбогдох прокурорын газарт нь ингээд цагдаагийн газарт нь ингээд хөргүүлэхийн асуудлыг бид нэг ингээд шийдээд өгье гэдэг. Ийм асуудлыг бол бид нар яг пробоногоор хийж байгаа. Иргэд тус өдөрлөгөөс хууль эрх зүйн мэдээлэл болон өөрт тулгарсан асуудлаар хууль зүйн тусламж үйлчилгээг авч гомдол хүсэлт саналаач холбогдох байгууллагуудад гаргаж байсан. Пробоно өдөрлөгийг өгтөж прокурорууд сургагч багшаар ажиллаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим гэмт хэрэг, цахим донтол сэдвийн хүрээнд сургалт хийсэн юм а. Зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд төрийн байгууллагууд маш идэвхтэй оролцож байна. За тэр тусмаа манай Монголын ууштай холбооны гишүүн хуульчдаас гадна шүүхийн ерөнхий зөвлөл, улсын ерөнхий прокурор, за мөн өмгөөлөгчтэй холбоо, натуралчтай танхим зэрэг одоо манай салбар гишүүд ажилладаг байгууллагуудын төлөө бас идэвхтэй оролцож байна. За энэ жилийн онцлог нь бид нар энэ иргэдийн эрх зүйн боловсролыг дэж тэр тусмаа хүүхдүүдийн одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо нэгэн том ажил хийсэн. За энийг бид нар шүүгч прокурор одоо өмгөөлөгч нартай хамтарч цахим гэмт хэрэг ба цахим донтол сэдвээр хөтөлбөр боловсруулж сургагч багш бэлдэж за нийслэл болон орон нутгийн 60 гаруй сургуулийн 4,000 сурагчид бид нар хичээл орсон байна. Урьдчилан сэргийлэх үүднээс ийм төрлийн бас сургалтуудыг зохион байгуулснараа энэ жилийн пробоногийн бас онцлог юм болов уу гэж харж байгаа. Хамгийн гол нь яг иргэдтэй тулгуурсан тийм хууль эрх зүйн мэдээллийг олгох мэдлэг боловсролыг түгээхэд ер нь дутагдaltaй байгаа манай улсын хувьд. Ийм үйл ажиллагаа зохион байгуулалтууд ер нь талархж байна. Монголын хуульчдын холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй хуульчийн пробоно өдөрлөг Улаанбаатар хотод Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг явагдсан бөгөөд тухайн орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө тусламж үйлчилгээг үзүүлсэн юм а.